За их хурлын дарга энгийн сайд их хурлын гишүүдийн энэ өдрийн амар амлан айлтгал мэдлээ. За бид энэ өнөөдөр бол их тийм түүхэн шийдвэр гаргах гэж байна гэдгийг их хурлын гишүүд маань бүгд хэлж байна. Менежерийг их хурлаас гасан шийдвэр болгон түүхэн байдаг баг. Гэхдээ энэ шийдвэр бол бас онцгой түүхэн шийдвэрүүдийн нэг бас болж байна гэж ойлгож байна. 70 жилийн дараа Монгол Улсын эдийн засгийг дэлхийн эдийн засгтай интеграцлах чиглэл томоохон бас алхам болж байна гэж ойлгож байгаа учраас энэ шийдвэрийг за энэ одоо хуулийн төслийг бол бүрэн дэмжиж гэдгийг илэрхийлээ. Зарим нэг тоо хэлмээр байна. Бид ер нь одоо урд турш маань ямар төвчний эдийн засаг гэдгийг бүгд хэлдэг. Гэхдээ энэ тоог бол зарим тохиолдолд байнга санаж явах хэрэгтэй. Хятад эдийн засаг одоо 2023 оны гүйцэтгэлээр 1.9 их найд байсан. Америк доллар байсан. За энэ бол дэлхийн эдийн засгийн 18-аас 19%. 24 оны гүйцэтгэл одоо сая 2 сард гарсан байна. Энэ 20 их найд Америк доллар бол гарчихсан явж байгаа. Тэр би төдий хэмжээний одоо эдийн засгтаа интеграцлагдах буюу одоо нэгдэх энэ холболт хийх боломжийг энэ төмөр замын холболтоор хийж байгаа гэдэг үднээс энэ хэлцээр бол маш онцгой ач холбогдолтой гэдгийг бас тэмдэглэх ёстой. Тэрнээс гадна энэ дан ганц бол хятад эдийн засгтай биш. Бид зүүн өмнөд Азийн эдийн засгийг тоогоор наваад үзэх юм бол 3.7 их найд Америк доллар. Ийм эдийн засгтай бид бас холбогдох цаашны холболтуудын бас одоо ихний алхам болж байна гэж ойлгож байгаа. Бид бол бүрэн холбогдож чадахгүй байгаадыг бол хүлээмжшөөрдөг мэддэг шүү дээ. Шин сэргэлтийн бодлогыг одоо боловсруулж авах үед бол нэг онцгой зүйл яригджсэн. Тэр нь юу гэхээр зэрэг бид бол эдийн засгаа ер нь дэлхийн эдийн засгтай холбох гол үндсэн холболтын гарцууд уусан төмөр зам, автц зам, за бусад одоо тээвэр болон логистикийн хувьд бол бид бол тийм сул талтай байна гэдгийг л ойлгосон. Сорилт байсан. Энийг давах үүднээс хийсэн энэ одоо ажлууд буюу төрийн одоо бодлого шийдвэрийн доктортой болон залгамж чанарын бас гол одоо нэг илэрхийл болж байна гэдэг үүднээс энийг бол гарцаа авахд хэмжих ёстой. Төв Азийн эдийн засаг 460 тэрбум Америк доллар. Энэ эдийн засгтай бид холбогдно гэдэг талаас нь бас энийг онцгой ач холбогдолтой гэдгийг бол тэмдэглэмээр байна. Монгол Улсын ерөнхий сайд Пакистанд одоо ажил хийсэн. Одоо өнгөрсөн хугацаанд тухайн үед бол Пакистан Хятадтай эдийн засгийн холбох чиглэлээр хүсбэ зам одоо санаачлахын өрөөнд яаж ажиллаж байгааг бол өөрөө бол бидэнд бас хуваалцж ирсэн. Энэ үднэс нь аваад үзэх юм бол их чухал байна гэж байна. За би хоёр асуулт асууя. Эхний асуулт Дорчин сайдаас одоо асуулт юм аа. Энэ одоо хэлцээрийг бид бол саяны эдийн засгийн болон тээвэр логистикийн за олон улсын худалдааны хувьд за Монгол улсын одоо гадаад худалдааны хувьд ач холбогдолтой гэдгийг нь ойлгож байна. Дэлхийн нийтийн хэмжээнд за бүсийн хэмжээнд томоохон санаачлага та мэдж байгаа бүс ба зам санаачлага. Энэ одоо холболтууд хийгснээр бид энэ бүс ба санаачлагт нэгдэх ийм боломж хэр нэгдэх вэ гэдэг ихний нэг асуулт байна. За хоёр дахь асуулт бол Дэлхийн сайхан сайдаас. Дэлхийн сайхан сайд одоо бид бол тээвэр олон улсын тээвэр логистикийн нэг ялангуяа Евразийн тээвэр логистикийн шинэ одоо альтернатив хувилбар гарч ирсэн. Тэр нь бол одоо дундын коридор буюу одоо middle коридор. Энэ одоо дундын коридор руу нэгдэх боломжийг энэ олох уу гэдэг ийм асуулт байна. За гурав дахь асуулт бол ер нь бидэнд бол Дэлхийн сайхан сайдаас ахаад энэ одоо холболтууд цаашдаа бид далайн шин одоо боомт руу холбогдох, далайн шин боомттой одоо холбогдож эдийн засгийн хувьд бол дэлхийн эдийн засгтай интеграцлагдах буюу нэгдэх энэ боломжийг бас хэр нээх вэ гэсэн ийм асуулт байна. Баярлалаа. За Зөлбөхөр их үг хэллээ.